За өнөөдрийн бүтээлээр өгтөдөө бүгдөө шар шуу нуглана. За тэгэхээр шар шуугаа нуглаад бид нарт ийм хар үзгэн баал цав хэрэгтэй. Тэгээд цав хамгийн зүлд нэг л удаа ашиглах учраас цавгаа бэлдээд одоо тэрний өмнө бид нар дандаа яг нуглам явна өгтөдөө. За ингээд цаасаа дундуур нь нугалчлаа тийм үү. За үүнийгээ дахиад ижил ингээд дөрвөлжин болгочлоо. За одоо үнийгээ гурвалжлна өгтөдөө. За ингээд гурвалжлаа. Тэнгүүтээ тэнийдгээд эсрэг тал руу нь гурвалжлаа. За одоо дөрвөлжин үсгэхдээ бид нар яадаг вэ гэхээр хоёр талаасаа гурвалжингаа нийлүүлээд дөрвөлжин болгодог тийм ээ. За ингээд гурвалжингаа нийлүүлээд дөрвөлжин болгонгууд за ром хэлбэртэй болгохын тулд голын зураасандаа цадгаа талаасаа яадаг вүлээ гурвалж үсгдэг тийм ээ. За ингээд хоёр талдаа тэнцүү сайхан гурвалж үсгээд энэ голын нуглаад өгнө. За одоо яах вэ гэхээр эсрэг талаа мөн адилхан хийж болно. Эсвэл нэг талаа хийчээд нөгөө талаа хийж болно. Багшнал хоёулынгийн нэг мөсөө хийчээ. За ингээд ингээд bëжихний нам дөрвөлжин цаасны чанар нь жоох юм уу болоо таарчсан сүүлийн авалтны. Тэгээд энэ өцөрн тантаа урагдах гээд байгаа. За ингээд. За одоо энийгээ буцаагаад бүгдөө тэнэлгэн шүү дээ. Тийм ээ тэнэлгэн. За тэнэлгээд за ингэж тэнэлгээд өгнө. За эсрэг талаа тэнэлгээ. Эсрэг талаа мөн адил тэнэлгээд ингээд хоёр талаасаа орон хэлбэртэй болгоцсон тийм ээ. За одоо энийг ингэж талаасаа онгоолгоод за ингээ харлаа тийм ээ. Тэгээд үүнийг ингэж бариад ишээгээ яг уу туулж өгнө. За ингээд тэгэнгүүтээ үнийгээ тэнэлгээд энэ тал руу ингээд өгнө. Энэ талаа мөн адил ингэж тэнэлгээд энэ сайхан хэлбэр гаргаж өгөөд энэ хоёр дээрээ ачаад ийм сайхан болж өгөх юм байгаа шүү дээ. За ингээд энэ талтай мөн адил гэж бариад нэгэ сайхан нуглаад өгнө тийм ээ. Нуглаад өгнө. Ишигээ тэнэлгээд энэ мөн адил ишээ тэнэлгээд дараа нь энэ хоёроо нийлүүлээд үнийгээ босгоод ирнэ. За тэгээд яг вэ гэхээр
За гэдэл ингээд унгаад өг. За нэг юм боллоо. Та нарынх маань ч бас юм болсон баг тийм ээ. Одоо юм байсныгаа барьж агаад ингээд сайхан босгоод ирнэ. За ингээд сайхан босоод ирлээ шүү дээ. За одоо яах вэ гэхээр буцаагаад энийгээ унгаад өгнө ишигээ доошоо. За ингээд сайхан дөрвөлжлээд унгаад айл айлээ. Дөрвөлжин дээрээ. Ингэж унгаж өгөнгүүтээ одоо үүнийгээ хош энтигээ гурвалжин үсгээд гээд сэртгэр болоход ишээ босгоод ирнэ. За энэ майдл та тэнцүү байлгаад гээд за ингээд хоёр ийм хэлбэртэй болголоо тийм үү. Энэ дээрээсээ энэ голын зураасаа аваачаад за ингээд нуглаад өгнө. За ингээд нуглаад өгнө. За үүнээсээ эргүүлнэ. Үнийг эргүүлээд за тэгвэл нөгөө сэртгэр маань дотор талдаа орчиж байгааз тэгэхээр одоо энэ голын шугамн дээр энэ хойтлын өндөрөө авчирна. За үүнийгээ хаана авчрах вэ гэхээр энэ голын шугамн дээр авчрах нь. За ингээд голын шугамн дээр авчирсан. За одоо буцаад тэнэлгээд үүнийгээ энэ голын шугамн дээр авчирна. За үүнийг голын шугамн дээр авчираад за гээ сайхан. За ингээд сайхан нуглаад за буцаад тэнэлгээд энэ хоорондох юу байна да? Энэ дөрвөлжин хоёрыг бид нар гурвалжин болгох юм байгаа шүү. За багш нь ингээд балын харантайгаар энэ шугамыг үүнийг тэгсэн тийм ээ. За одоо ингээд харж байгаа бүгдөө яах вэ гэхээр ингэж нуглах нөхдөд. Энэ гурвалжин ингэж үсэх гэж байгаа учраас энд гурвалжин үсгээд. За одоо энийг буруу харуулж байгааз тийм ээ. Буруу харуулж агаад одоо үүнийгээ бас татна. Нааш нь ишээ гурвалжин үсгэх хэрэгтэй учраас за ингээд гурвалжин үсгээд тэнэлэгчээр ингээд доотлол маань ингээд сайхан дөрвөлжлээ тэнийгээд ороод ирж байгаа зөвхтэй дээ. За одоо ингээд хардаа. Одоо ингээд харна гэсэн үг. За тэгэхээр энэ гурвалжнаа ингээд энийхээ үзүүрийг дөнгөж үзүүрийг сайхан нугална. За ингээд. За одоо тэгэнгүүтээ бид нар яах вэ гэхээр энэ цавг аваад энэ хойтлын үзүүрийнхаа энийг хавуудаад үүнийг наагаад өгөх юм байна. За ингээд наагаад өгнө. За тэгэнгүүтээ одоо энэ гурвалжингаа ингээ хоош нь сайхан нуглаад өгөхтүүдээ сайхан тулгаад за ингээд та нар руу харуулахаар нэг шар шуу гараад ирж байгааз одоо бид юу хийх гэж байгаа вэ? Нүд хийн шүү дээ. За тэгэхээр нүдээ харин энэ хажуугийн дээр зурж өгөх юм байгаа. За нэг сайхан том нүдтэй шүү дээ шар шуу маань тийм ээ. За ингээд том дуурга нүд зурж өгөөд за тэгээд өөр яг ингээд энэ чигээрээ шар шуу болчихж байна. Үгүй бол бас нэг юм гоё хийж болно. Жижигхэн гурвалжингууд. За ингээд шар шууга хийчлээ гэсэн үг.
За ингээд өнөөдрийн бүтээлээр бид нар яах нь шар шувуу хийлээ.